Уянга сумын хүндэт зүтгэлбэт. Эрхэм хүндэт үзэгчдээ уян сумын 90 жилийн хүрээнд 5 хүндээ хөргөн барьж байгаа уян сумын хүндэт зүтгэлтэн нэвтрүүлэх энэ удаагийн дугаараар энгийн атлаа энгүй их эрдэм мэдлэгтэй нутаг орныхон ард түмэнд оюун номын болоод бусад олон зүйлээр ач уянаа хайрлаж явсан хоохын нацагдэржин ажил амьдрал алтрагавья нутаг орондоо хийсэн бүтээл бүтээн байгуулалт хөдөлмөр зүтгэлийн талаар хөргөхөд бэлэн боллоо. Хоохын нацагдэржин 17 дугаар жарны төмөр баралц жилд буюу 1950 оны 5 дугаар сарын 15-ны бэлэг цагийн өдөр хоохын уугангүй болон мэндэлсэн төвхтэй. Манай бүхэн болдог хүний чинь эцгийн тал нь болохоор 10 ганц цэнхрийн хүмүүс байсан юм байлээ. Тэр юундин гэж ах トゥ хоёр юундин. Тэгээ гундан гэж хэлдэг байсан юм дээ. Гундан гэдэг нь сайхан гэсэн утгатай л юм лээ. Тэгээд гундан юундингийн сангид орж, гундан юундингийн сангид орж юу хоох гэдэг хүний хүү нацагдалж гэж ийм юм билээ. Тэгээд тэр гундан юундин гэдэг хүн 3 хүүтэй нэг охинтой байсан юм байна. Тэгээд охин нь энэ тэр энэ нарийн тэлээ тэр цоохороо гэдэг хүнтэй суугаад нутаг хушуугаараа наашаа яваад хүрээд ирсэн ийм юм билээ. Тэгээд тэр гундан юундин гэдэг хүний төсөн бүсгээд өгөх хүүхэд тэр сайн хурдан цагаан бичээч тэр сан гэлэн бүгээч хүн байсан юм байлээ. Эднийх нь урданд сайн хандлаад хурдан цагаан бичээч гэж. За эхийн тал нь тэгээд зэрэг за манай бүхэн болдог хадам аавын эцгийн талынх нэг ар хангаа цэнхрийн эхийн тал нь болохоор энэ Баянгор аймгийн Эрдэнэ цогц сумын хүмүүс байсан. Ариун гэдэг хүний хоёр дахь хүүхээс Ходном гэж хүн байсан юм байлээ. Эхийн тал нь. За тэгээд тэр сангид орж гэдэг хүн 16 настай тэр цөлийн хээрийн цэрх яваад тэгээд зэрэгээ амжилттай сайн хааж ирсэн. Багасаа тэгээд авгаа хөвгт аваад гарсан юм билээ. Тэгээд тэр Содном гэдэг хүүхнээс нь хоёр ихтэй хүүхд гарсан. Нэг нь дашд орж, нэг нь хоох. Ийм усуд гарч ирсэн юм лээ. Тэгээд манай тэр бүхэн болоочиг чинь удан хушаалд нь одоо сайн бичээж, сайн ламнар ийм болгошвэсэн юм билээ. Манай бүхэн болдог хадам аав ээж хоёр 17 хүүхэд гаргаад. Тэрнээс нь 3 хүн байгаа. Манай аавыг хоох гэдэг байсан, ээжийг янжин гэдэг байсан. 1969 онд усан ихээс гуруулаа. Тэгээ яг бид гурав дүүгийн ахын маань нацагт орж би өөрөө утхан баяр. Тэгээ яг дүү маань хөрөл. Бид хоёр чинь баргал нэг дорл өссөн шхуулсууд байгаа юм. Багада ямар байсан гэдгийг би нэг хэлээ дээ. Энэ хүүхэд чинь нөгөө аав хоёр нь бол нөгөө нэг дээр үе хөшөө судлахаар нэг сургууль соёлоор яваагүй, аав нь ч яваагүй, ээж нь ч яваагүй. Тэгэл сургууль мургуулд явал нэхэр чи ер нь олигтой юм болох юм уу? Чамайг нэг гайгүй шүү юм болоод сургуулиар явуулна. Тэрнээс нь явуулахгүй гэдэг байсан. Тэгэл яасан чинь нэг хүүхэд чинь хонинд явахдаа нэг гавцтай юм ингээд сувчилчаал. Тэгэл явдیں۔ Яагаад тэгдэм бол та гэлтгсэн чинь нөгөө тогоо гэж нэг хүн байсан юм а. Тэрнээс нэг юу Монгол бичиг сураал. Тэрэн дээр очиж ном зам аваал. Тэр Монгол бичиг сураад бас төвд ном үзэх гэж байгаа гэл тим юм цуулаа. Тэгтээ бол жоохон 10 эдтэй хүүхэд байсан юм. Тэгээд одоо яагаад одоо тэгжсэнийг би сайн мэддэггүй юм тэр үед. Тэгээд зайлвал яагаад тэгсэн тэгээд лам зам болохол хүсэлтийг багаасаа л тэгж бодсон байлээ учиртай. Хөдөө хонд явж байхдаа 4-5 настайгаас л судар үртэлцэлд явж байдаг. Тэгээд 4-5 настайгаас тэр төвд номыг сурсан хүн байгаа юм а гэж ярьдсан юм л да. Тэгээд судраа хондоор үзээд уншаад явдаг өөрөө биедээ суралцж исэн тийм хүн байсан байгаа. Тэгээд хондоор явж байгаа л гинтхэн л ингээл тоглож байгаа л алга болчдөг. Энэ хай ч юу гэж ингээхлээр тэр нэг хоёр гэрийн борийн цаанаас шуу одоо хадны газраас цаанаас гүүгээд гараад ирдэг тийм сонин
одоо яадгийн газар төвчилж байгаа юм шиг нисэж байгаа юм шиг нүдэнд үзэгдэхгүй тэгээд гүгэж явчихдаг тийм эгэлгүй авь ястай сайн хүн байсан байгаа даа. За хоохон нацаг зорж гэж хүнтэй би 1-р ангиасаа өсөөгөөд 4-р анги төгсөл нэг ширээ өнийг сургууль суусаа. Нацаг зорж хөөгд нь хичээл номондоо их сайн хүн тусархуу ухаалаг тийм хөөгд байсан. Хоохон нацаг гэж манай ангид 1-р ангид 1960 оноос 65 он хүртэл 1-р анги уянга сумын Өвөрхангай аймгийн уянга сумын жаргалантай баг сургуулийн 1-р ангид хамт сурч 4 жил сурч байлаа. Ангийн багш Хасаадын багш байлаа. 1-р ангийн багш Лусан дорж багш байсан. Нацаг бидний хувьд л тэр үед хүүхдүүд ямар байсан яг л тэрэл хэмжээнд байсан. Нацгийн хувьд нэг их саглахгүй шээ их сэргэлэн хичээлд их сайн сайтай дандаа тэг шүлэг уушдаг. Тийм хүүхд байсан юм байна. Би тэр бага ангид байсан 1-р ангид байсан болохоор хүүхд тэр үеийн хүүхдүүд ямар жишгээр байсан яг л тийм тэгжил хүмүүжсэн тэгжил өссөн хүүхдүүд байгаа. Тэр үед чинь бид нэр 60 онд чинь арай зайд өгөлтэй хүүхдүүд бол нэг даун зүгтээ 5 гушуугаар чимсэн ойсцсон тийм даун зүг хүрээл арай зайд өгөлтэй морь унаал мориор хичээлдээ ирдэг байлаа. Сурлагаар бол их сайн хүүхд байсан. Майсангийн хувьд бол тийм ширэн дөрөв юм байхгүй. Ер нь хүүхдүүдтэйгээ их нийтж тийм л хүүхд байсан. Одоо тэгэл би чинь нөгөө биеэр баг жоохон байсан болохоор хүүхдүүд бас л зарим нь л шоолдог л байсан. Тэгтэл бол би нацагт л шоглуулж барьж ирсэн юм бол сандгүй маа тийм юм бол байхгүй. Ер нь л их нийтж хүүхд байсан шүү. Сурлагаар бол их сайн хүүхд байсан. Тэр чиний гэрэн ч одоо тэр сургууль соёлд явуулгүй байж байгаа сүлдэн тэр шашны дээд сургууль төгсөж тэгээ бүр ард түмний гавьяат автлаа гэж тийм дэжил твшиж явсан. Тийм л хүн л дээ ер нь л бол. Нэг нутаг усны нэг ангид амьдарч цэрэгт бас хамт явж олон жилийн тэр хамтдаа өнгөрүүлж исэн төгтэй хоёр. 1969 онд би цэрэгт Дорногов аймгийн зүүн мэнд очиж цэрэг албаа. Гэтэл 70 онд манай нацаг хоносроо дэрдэг зүүн мэнд. Хаяга би тэр нэг ангийн одоо хөвгт маань ирчлээ нэг нутгийн нэг ангийн хөвгт маань ирчлээ гэл бөөн баяр. Хаяга насагдаараа очиод ингээл бас эргээд тойрол ингээ байж ядлаа. 2 дахь жил рүү би 2 дахь жил рүү орсон. Нацаг маань 1 жилийнхээ ойн дээр байсан чинь нөгөө Монгол бичиг өөрөө бас бие дагаж сурцсан. Өгөржин бичиг. Маш тийм зузаан ном гаргаад ирэл уншаад байдаг байсан байхгүй бид нар тэр одоо Монгол бичиг гэж юм чи юу буруу чарж ирсэн зөв чарж ирсэн тэрийг мэдэхгүй монгол бичиг мэдэхгүй. Тэгсэн тэр номын манай нэг салаан нар одоо нэрийг хэлээд өгөө. Нэг залуу салаан нар байсан маа дэслэг шиг. Тэр маань өнгөрсөн баларсан бичиг үсэг уншчихэдэг чи. Баргалж лаашаа тэнэг нөхрөө өгсөн маягаар. Нөгөө номын ураа хийсэн. Ураад. Тэгэхээр одоо юм мэдэхгүй хүн тийм л одоо харанхуй бол харанхуй гараал байдаг. Гэтэл манай энэ бурхан болооч маань их харуулсч нөгөө номоо урдсан энэ. Эгүй энэ хайр ном миний ном одоо тэр дээр ил шестер судрын л одоо төвхөцсөн байсан ном байгаа юм гэж. Нөгөө номоо маш харуулсан дахин ингээл нөгөө номоо харуулсаар ярьдаг. Одоо тэр чинь одоо Батбаяр гэж одоо манай жаргалтай нэг малчин өвгөн бий. Одоо бидний нэг ангийн бас нэг голын хөвгөд. Тэр Батбаяр тэр ярьж ирсэн байна. Энэ номыг одоо эхэлж хулал ном байж дээ гэж бид тэр монголч юм мэдэхгүй. Тэр манай одоо энэ нацаг маань тэр номонд харуулсч бараг нулимс гаргадаг байсан ерөөсөө. Их сайхан ном байсан. Хайр намайг энэ хүн мэдэхгүй орчлаа. Төвд номтой монгол бичигтэй л очиж исэн юм лээ. Тэгээд номын санш таагаал байна гэдэг нэг цэрэг нь гүгээд ирэхээр нь
чи очоод ацагдорж тэнд номын сонсогдож байхээр нөгөө номын хоббитой унчгүй гэж утсан чи жижиг судруудын баримтагт анштагаал том судруудын баримтагнаас нь задлж штагаалаа харна. Штааж байгаа хүнд биенээс чинь хэдэн судраа аваадах гэсэн тэг гэсэн юм байлээ. Тэгээд 360-ын шуудаа 2 зэрэг өөр дөөрөө 3 зэрэг болоод тэгэл 360-ын шуудаанд л нөгөө номнуудыг чинь чихээл тэгэл үүрээл тэгэл нэг айлын нэг сглаатанд л хураагаад байсан. 7-8 шуудаа тийм ном хураацсан байсан юм байлээ. Тэгээд нөгөө номноосоо тэр замлын шинэ намтар тэр шаазгааны хэл гэдэг 2 монгол судрыг гуцныхаа завсар хийчихэл тэгээд 2 хоногийн дараа л үгүй тэгээд явцсан 2 хоногийн дараа л тэр салаан дарга нь гуцсын сөхөж үзэж хагаад нөгөө судрууд нь гарч ирээд энэ ямар лам эзмийн үлдэгдэл үү энэ хэний ороо гэсэн чинь хоохын нацаг дорж ороо наадах чинь гээд тэгээд дуудаад ир гэсэн тэгээд манай бурхан тэр түгээгч ажил хийдэг багт нь дуудаж ирээл энд одоо ингээд ном бурхны шинэ ном зам хийсэн бэ чи ямар лам эзмийн үлдэгдэл үү чи яагаад энэ номыг үзэж байгаа хэрэг манай бурхан одоо тухайд юу гэж хэлж ирсэн бэл да тэр чи одоо тушаалаар л ажиллаа хийдэг байсан цэрэг хүн юм чинь тэгээд нэг жоохон ганц нэг үг хэлсэн юм уу яасан сахилаг даваачаа хийчих. Тэгээд сахилаг даваачаа хийсэн сахилгаас 14 хоног тэр зүүн баян гэдэг сахилгаас оргоод тэр өмнө говийн нутгаас баригдаад ахаа цэглэгт нь эргүүлээд хийсэн чи бас 10 тонж оргоод энэ дунд говийн тэр сайхан овооны тэндээс баригдаад за эн чи одоо ерөөсөө тогтгоон байлаа гэдэг тэр дорн говийн мөрдөнд очиад хийгээд дорн говийн мөрднөөс 3 хоногоос хорхоцсон гэл. Тэгээд өөр хангаа аймгийн уян усмын жаргаланд баригдаад харахад гэдэг газар 1200 гаруй километр газрыг туулж манай хүмүүс очиж ирээд оргож явах явцдаа замдаа нэг айлын тэмээ тэр хөл залгаж тэмээ явж хагаад уйлсэнд булаа тавихад орой унтахтаа илсэнд ингээ бурамтахын булаа тавихад өглөө усгаж яг тэр чана байж идэг ийм сонин байсан гэдэг хамт явсан хүн одоо тэгж ярьж идэг байгаа юм. Тэгэхээр бол тэр хүн бол одоо ямар одоо бас бурхны намын шид тарнтай байсан юм өөр энэ тэр байгалийн авьяастай хүн байсан юм гэх жишээтэй байгаад байгаа юм л да. Тэрнээс тэгээд одоо оргож яваад буцаад нөгөө аавтайгаа уулзчаад явх үед нь одоо цэргийн дарга нар яг гэрт нь ирээд одоо ингээд авч явж байхад нөгөө машиных нь ард одоо тэр цэргийн том машин байсан машиных нь ард тухайн хүнийг боогоод хүлтлээ даваад явахт нь эргээд харахад бол хүлгэн тайлахчихсан. За одоо дараа нар та нар намайг хүлээд явах дээ одоо хайгүй би зүгээр штэ аавтайгаа уулзчаад буцаж байгаа юм чи одоо яахчгүй штэ гэд ингээ сууж явж исэн гэд ийм цэргийн дарга нар хүртэл тухайн үед ярьж исэн. Тэр хамт явж исэн улсууд нь хүртэл ингэж биширж исэн. Ийм сонин түүхтэй тийм байгалийн төрмөл авьяастай хүн байсан юм аа л гэж ингэж одоо амдамчаа одоо бид нэр хооронд яригддаг байхгүй. Тэгээд манай хүн бодож чи хулгайчаал гэдэг тэгээд би хулгай хийгээгүй л гэдэг. Чи эсэр хүү чи лам эзэн үлдэгдэл гээд би тийм байхгүй гэдэг. Тэгээд одоо яг туслах гайл байж исэн чинь нэг өөрөө дуруулсан чинь чиний юмнууд мөн үү гэсэн чинь хэдэн содрын нэг жирээ өрцөө. Нөгөө 3 бодол даавч тавьсан. Тэгээд манай хүн болж Чулуунбаатарыг хэлэхээр одоо хам хэрэгтэй болчихно гэл тэгэл нөгөө Чулуунбаатараа дараад нөгөө хэдэн содроо нөгөө 3 бодол нөгөө баавтагаан тэгэл тэрний хэрэгээр 11 жил 6 сар ял аваад тэгээд тэр 11 жилийн 6 сар ял авахт нь юу гавья тулж тэр цууцл гэдэг хүн ялалж ялын төлөвлөгөө өгчөөсөн юм билээ. Тэгээд өөрөө өөрийгөө өмгөөлөөд манай бурхан очиж онцгой шүү дээ. Өөрөө өөрийгөө яллаад тэгээд тэгсэн чинь нөгөө хэлсэн үнэн нөгөө тэр Складанд тэр юм хийсэн үл нь хэлсэн байсан гэж байгаа шүү дээ. Тийм хүн манай Складанд ийм юм тавьчлаа гэдэг. Тэгээ хэлсэн тэр нь баригдаа. Тэгээд тэр цууцл гэдэг тэр гавья тулж таа ч муу юм да. Ивэ ээж аваасаа хол цэргийн хүүхдийн нэг хэлэхгүй өнгөрөөж танд болох боломж дүүрэн байсан байна. Тэгээ манай хүн бодож чинь тэр хар арга онцгой дэглэмтэй 20 хангад 6 жилийн ял аваад. Тэгээ тэр нь 4 жил тэндээ талах барьж байгаа л тэгэл 1976 онд тэгэл тэр савнаасаа ирээд тэгээд яасан гэхээр би чинь ламны эзэн үлдэгдэл судар тэр Складанд хураасан хэрэгэл би чинь шоронд орж ирсэн шүү дээ. Тэгдэг.
чинь 1980 онд битээр айлгэр болж тэгдээр чинь энэ асхтын ихэн тэрт гэдэг газар байгаа. Ихэн тэртийн боом гэдэг газар байгаа. Тэгээд энэ асхтын баган тэрт гэдэг газар битээр эхлээл анх айлгэр болоод тэгээд 81 онд битээр энэ доотлын буудал дээр өвлжэн дээр битээр бууж ясан да. Тэгээд дараа нь одоо энэ 84 онд уужлаг гэдэг энэ доошоогоо энэ асхтын уужлаг гэдэг газар байж манай энэ охин төрж тэгээд тэн дээрээсээ нүгээд юу хөрөн толгой завсар бууж хаварж иж тэгээ малаа мэлжсэн да. Манай чинь 370 тонн нэг 100-аад ямаатай. Тэгээд тэр үуч нэглэлийн мэл мал малтай байж тээ. Тэгээ энийг өөрөө нутаглагаагүй буугаагүй буудал гэж бүтээгдэхүүн байгаагүй. Жилдээ бид 24 удаа отор нүүдэл хийгээд явдаг. Дандаа нэг отрын жижигхэн гэрээ тэгээд нэг 4 тимээтэй тэгээд нүүгээд энүүгээр чинь ингээл өврөөрж араарч ингээл малаа нүүгээл тэгээд буугаагүй бууд гэж байдгүй 10 гэр дээр бууж ийс асхтын 10 гэр дээр тэгээд асхтын баган тэр дээр асхтын ихэн тэр дээр энэний доотлох шүү энэ болохоор асхтын ихэн тэртийн боом гэдэг газар байгаа. Боомны буудалтаа тэгээд бууж ийсэн да бид. оны 1 сарын 5-нд би Нацагдорж байгаа энэ мөнх тарихны хэцүүгийн мөнх тарихны буудалтаар нэгдлийн 370 хонтой бууж байлаа. Тэгээд энэ дээр өвлччөөд хавар нь энэ хэцүүгийн тархилынхаа дунд дуудалтаар бууж малаан төлөвлүүлж ийсэн юм байгаа. Энэ хавар нь их л олон жил мал болж ууггүй, цуцултгүй, ядрах зүдэрхийг мэддэггүй. Тэгжил их олон жил мал малж нэгдэлтэй их хувь нэмэр оруулсан гэж би боддیں۔ Тэгэл 5 дугаар 5 жилийн хвшгаас 6 дугаар 5 жилийн хвшгаач тэгэл Сум аймгийн авраг их болж исэн да. Манай прокуратурч голдуу тэгэл тэр аврагын дипломтлоор энэ янз бүрийн авдаг байлаа шүү дээ. Тэмээжлүүдээр нь манайх 1994 93 онд хаваржаад 94 оны 100 гарахтаа ганц зэрэг энэ тэмээжлүүдийн энэ урдлын дэнж дээр цусаад тэр жил манайд ерөнхийлөгч очротгоо ирж тэгэл аймгийн засаг даргын тамгын газар сумын оюун сумын засаг даргын тамгын газар цагдаа гэх бүрэн бүрэлдэхүүн 10 гаруй машинтай хүмүүсээр тэнд өдийн зогорж манай энэ нутаг хушуунаас ч нэ одоо манай энэ таацыг жаргаланд асахт нарийн тээлийн 3 дугаар багийнхан ирж 160 гаруй хүн цуглаж ийсэн да. Тэр надад их гоё санагдаж ийсэн. Нацагчдад тэр нөгөө юунд их захаам хавчид одоо нутаг орныхоо сайжруулах, өөдөн татах иймэрхүү байна, ийм санал бодлоо шивуулдаг байсан. Тэгээд тэрний шугамар одоо энэ хүнтэй ямар ч очиулсан энэ нутаг орны энэ багийн байдлын танилцъя гэдэг тэр ерөнхийлөгчний багаар нэг явахгүй ч тайлбар байлаа тийм. Тэгээд зориуд нөгөө өөрийнхөө тэр маршрутын төлөвлөгөө гаргаж ирээд анхны ерөнхийлөгч очроод тэгээд ингээд нацагхийнхаа дайраа тэгээд нэгэн сайхан чинь одоо нэг хөдөлгөөний өөрхөн жижигхэн нэг яг уулзалт өөрхөн гадаач одоо нэг тийм нэг жижигхэн тайлбар майлг болол ингээд явж ясаа. Тэр аргын ерөнхийлөгч одоо тэгж айлаар тэр жижигхэн багаар явахгүй ч тийм. Сумаар юм тэгээд явна. Тийм учраас энэ хүний л одоо бас юу шүү дээ. Бас одоо гавья. Ерөөсөө Нацагдорж байгаахта өдийн зоогонд бариулъя гэж цаанаасаа тэгж гарч ирсэн юм байли. Тэгээд цагдаагийн бүрэн бүрэлдэхүүнээр ирж манайд тэргүй хадахтай цэвэл могоотойгоо 2 охинтойгоо 2 өргөнтэйгээ ач зээнэртэйгээ ирж ингэж өдийн зоог барихта 2 цаг гэтрүүлж манайд байсан юм билээ. Тэгээд
манайхаас ингээ явж исэн да. Тэр надад миний сэтгэл хамгийн дурсууж та хамгийн сайхан үйл явдлал гэж би бодож явдیں۔ Да. Манай нацагд орж байгаа надтай уулзаад энэ жаргалан таац гэдэг нутагч бол хүн малын одоо өстой дэвааж мас юм сайхан нутагс байх юм. Хүн нь олдоод мал нь ихсээд ингээд одоо одоогийн хэллэгээр одоо төрийн үйлчлэгээнүүд нь ингээд одоо ерөөсөө яг тэр энэ хүн амынхын тоо тэр ачааллыг ингээд даахаа одоо сумын хэмжээний одоо 2400 хүрч ирсэн гэж тэр үст хүн ам. За тэгэл ингээд засцууд ингээд болохоор хайрхан талаанаас нэрийн дээлээс баян хонгор үлзэт эрдэнэцхтоос манай уянга ингээд ядаг. Тэгээд ингээд одоо малчид ингээд нүүгээ суугаад дотороор ингээд олон таяр ингээд өвлждөг, хаварждаг. Тэгээд бас нэг газар нутаг нь нилээд одоо бартай ихтэй. Би ч бас одоо Баталзын Арангаан Синкэрийг мэднэлтэй баахдаг гэсэн. Тэр нутгуудаас ч одоо энэ дутуугүй бартай ихтэй ийм газар. Тэгээд бас нэг баг нилээд одоо алслагдсан бас. Бүрх алсагдсан биш гэнэ байж өрхөндөө алгацсан ийм нутаг бас байсан л та. Ингээд бид ярьж байгаа ялангуяа хоохон нацгадорж байгаа одоо маань бол жаргалтай хөгжүүлэх зөвлөл байгуулъя. Энэ имлэгийн асуудлыг чинь өргөдөгдөг зөвөө. За мөн одоо юу яа? Энэ сургуулийг одоо бас өргөдөх ёо 6 жил 8 жилээс цааш 10 жил гэдэг болгоё. Банктай болъё, цэцэрлэгтэй болмоор байна. Соёлын төв спорттой заалтай болмоор байна. За тэг гэрэл цэглэгээний асуудал ингээд шийдмээр юм гэх мэтлэн. За холбоо харилцааны асуудал бараг л ингээд сум хэмжээний зорилт төвшүүлээд тэгээд жаргалтай хөгжүүлэх зөвлөл гэж 90 онд дахих байгуулсан. Яцэг шийдэж ядаас ер нь нэг залуу хүн байгаа. Энэ залуу хүн шийдэж нэгдэж тэргүүлэх шишүүдээр ажиллаж нацаг даргаар нь сэтгэл даргаар нь даваасрын нэрийн бичгийн даргаар ахлуулж тэгээ бид хэрэгжиж нийт хөдөлмөрчтэй хорон цуглаа хийж түүгээр одоо дамжин шүүдний зөндөөний мэдээж тэгээд нийт хөдөлмөрчдийн төлөө жаргалын сургууль эмнэлэг бүх юмыг өргөдөх талаар ярилцаж тэр зорилготой хүрэхийн тулд ажиллаж байсан да. Тэгээд нэг зорилт тавьсан. Тэрнийхөө жаргалтай хөгжүүл нэгдүгээр ихэнхийн салбартай одоо унаа бишэнтэй бол дөрвөн бишэнт. Хоёрдугаарт энэ сургуулийг одоо өргөтгий. Одоо 3 жилийн сургууль 6 жил болгоо цаашдаа 8 жил болгоод 10 жил болгоё. За тэгээд цэцэрлэгтэй болъё, холбоогоо өргөдгий, банктай болгоё, соёлын төвийн спорт заалтай болъё, гэрэл цэглэгээний асуудлыг мөн одоо шийдэе гэх мэт ингээд. Ийм зорилтууд тэр үеийн бол бараг нөгөө зах зээлийн дөмрөдөл юм шиг юм байсан баг. За гэлээ ихтэй ингээд энэ асуудлуудаа бүгдийг хүлээж авдаг. За бас хуваарлж авдаг. Би эмнэлгийн асуудлыг, гэрэл цэглэгээний одоо энэ тогтоо болох асуудлыг хамбаа яархны захирал сенсритэн сэндэж гэдэг. За ингээд мөн одоо сургуулийг одоо энэ өргөдөх асуудлыг одоо цаашдаа 8 жилийн сургууль 10 жилийн сургууль болох асуудлыг одоо манай нацах сургуулийн одоо хамт олонтой хамтраад өдргөлтэй хамтраад ингээд өргөдөх гэдэг юм. За ингээд бүгдээрээ бас ажилдаа орсон. Үндийн тэр үед бас амаргүй юм үе байсан. Бид одоо яадаг аймагт додоо юм 14 ханаад юм уу сард 2 3 дардаг байлаа шүү дээ. Тэгээд аймгийн дарга нартай уулзсан. Тэгээд тэр нөгөө Жансан дэрж Бат фильтр гэдэг юу нэг иргэдийн хурлын дарга байсан юм. Тэр хоёр өрөөгөө сахаад байж шүү дээ. За одоо нэг цагаараа хүн урьдчилаа алдчихгүй шүү гэдэг. Хүн аваад дөрөв дараа тэгээ шууд лавч шүү дээ. Тэгжэл явдаг байлаа. Хаан баян хайрхан гэд нэгдлийг бол үүсгэн байгуулах чинь бол анхдах чинь одоо нацаг ах бол тэр компани нярван хийдэг байсан.
бид нар бол миний хувьд бол хаан банкны Няруу эрхлэгчийн нийжсэн мөн Цэндавиш гэж хаан баяа харихны дарга нь байлаа. Тэгээд манай хөдөөж ухааны банкны эрхлэгч нь Цэндавиш авгаа дуулмсар бид нэгд одоо юу сахиул нолхтой зэрэг Сүрэнгийн инкватор гэдэг бид нэгээд гурвал хаан банкнд ажилладаг байлаа. Энэ хаан банк хөдөөж ухааны банкыг бол үүсгэн байгуулах чинь бол Нацагах аймгаар хөөцөлдөж явж ээж аймгийн хөдөөж ухааны банкны дарга Илгээл гэж дарга байсан. Одоо тэр аймгаар хөөцөлдөж явж энэ банкыг анх байгуулсан хүн байгаамаа. Энэ жаргаланд чинь бол 60 км-ийн цаанаас бол энэ уянгуруу орж хүмүүс тэтгэврээ ааман банкны үйлчилгээ албан газар руу цалин хөлсөн. Тэр сайхан ажлыг бол одоо хөнгөвчилж жаргалантынхаа ард түмний амьдралыг бол бас сайхан дээшлүүлж явсан тийм буянтай хүн байгаа юм. Энэ буянтай хүн бол бас тэрний хажуугаар бол бас их ном сайтай, бурханы ном сайтай их тийм хүн байсан. Одоо хүүхдэд хийлтэй айл болгонд авчиж засал намаа хийлэгдэг. Тэгээ өөрөө бол бас төлөв даруухан хүний цаар байхгүй хүний асуусан болгоныг хэлдэг. Бид нар цэстэнээр маш их тулах түшгүүр болж явсан хүн. Энийг үчирч бид нар одоо хөдөөж ухааны банкыг одоо 6 жил тэмцсэн ард түмэнд байгуулсанаас хойш одоо жаргаланд баригад маань бол маш их өссөн дэвжиж одоо төрийн банктай, хаан банктай ер нь дэвжсэн сайхан хөгжсөн олон сургуультай, эзэрлэгтэй оройсоо бид жижиг сумын хэмжээтэй болгосон ийм сайхан ачтан буянтай хүний гавьяагаар бол ийм жаргаланд бол дүүдэн дэвжиж дээшлж байгаа юм аа. Бараг л одоосон болцсон доо. Ингэж хөгжсөний ингээд харахад тэр жаргалантай хөгжүүлэх тэр зөвлөлийг байгуулсан манай Нацагдарж ах. Тэр зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч тэгээд тэр олон сайхан хүмүүсийн гөвчээр бол одоо жаргалт бол одоо ингээд сумын хэмжээний ингээд ийм сайхан хөгжижээ. Үнэхээр л одоо тэр үед л одоо ингэж сэтгэж ингэж энэ одоо жаргалтай хөгжүүлэх зөвлөл байгааж ингэж бүгдээрээ одоо бас хамтарч ингэж ажиллаж сэтгэл санаагаа нэгтгэж бүгдээрээ ингэж зорж ажиллаагүй бол одоо зүгээр л нэг багамчийн салбартай нөгөө 3 жилийн сургуультай баахан хүүхдүүд нь сургуульд завсардсан ийм л байх байсан баг тийм. За энэ бол бас том бүтээн байгуулалт одоо болсон юм аа. Галын сайны оюун суманд одоо төрж өссөн ламингийн усан данзун жилтсэн гэдэг хүний үйл ажлыг тодруулах, түүний одоо түүхэн үйл явдлыг тод томроо болгох, за түүний одоо төрсэн газрыг одоо мөнхчүүлэх, олон түвэндээ одоо үнэн зөвөөр нь одоо мэдүүлэх гэсэн энэ үйлдэнд бол одоо Нацаг ухаан маань өөрийн одоо их л одоо цаг хугацаа тэгээд одоо амьдралын хамаг байдаг одоо тэр үйлийг бол одоо зориулсан баг. 2007 онд би оюун сумын иргэдийн хурлын даргаар одоо ажиллаж явах үед одоо Нацаг ухаан маань хурдж за манай сумын одоо мөн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурлын даргаар ажиллаж байсан даваас раах гээд олон хүмүүсүүд гэр бүлтэйгээ хүмүүс ирсэн. За ингээд бол түүний утга учир нь бол оюун сумын тахилгын аваа гэж одоо бөөрөл зүтийн дээр 2 шаврын дээд одоо сагдагт байдаг. Энэ авааг одоо эргэж сэргээе. Тэгээд одоо сэргээж одоо олон түвэндээ энэ ламингийн усан данзун жилтсний төрсөн нутаг мөн шүү. Түүний одоо шүтжсэн газар мөн шүү. Энэ авааг одоо шүтэж энэ аваанд одоо олон түмэн мөргөж энэ аваанд одоо сүсгэлэн залбирч ажил үйлсэнд бүтдэг байсан ийм тахилгын аваа юм шүү гэдгийг одоо олон түмэнд мэдрүүлье гэдэг ингээд авааг сэргээх үйл явдлыг бол одоо санаачлан зохион байгуулсан. За энэ дээр бол одоо тухайн үеийн одоо бас компани хүмүүс бол одоо дэмжиж байсан.
Ингээд одоо бид тэр овоог сэргээж байгуулахад одоо тэр овооны гол вагныг одоо сумын иргэдийн хурлын даргын хувьд одоо чи гол вагныг одоо босгоо гэж одоо надад босгоод одоо тэнд одоо техникийн тууг одоо зүөх ийм сайхан хүндтэй үргийг надад хүлээлгэж илаа. За энэхүү сайхан дор сумжийг одоо нэхэнд орсохдоо сайхан байна. Энэ үеэс хойш бол одоо уян суманд ламын гингээл усан данзан цэлсэн гэдэг хүн бол уян суманд төржсэн үний юм байна. Уян сумын үлзий тоо уян дахлахаа авааны өвөртөрсөн үний юм байна. За тэгээд энэ төржсэн нутгаас одоо 5 настай анх гарч одоо энэ төвд рүү одоо ном сурахаар явсан юм байна лээ. Ингээд одоо бас номтой тийм одоо номод гэгэрсэн хүн болж ирж анх удаа одоо 1600-аад оны өмнө шоо одоо уян сумын тэр мамбын татсан гэж одоо нэрлэгддэг уян сумын бөөржүүдийн ихэнд тэр анхныхаа татсан байгуулж хурлмон залж ясан юм хүчтэй юм лээ. Тэгээд энэ зүйлийг бол одоо тод том руу харуулах энэ үйлийг бол манай нацгүй санаачлан анх хийсэн ийм утгатай ийм төвхтэй. Тэгээд түүнээс хойш бол одоо тэр тухайн үеийн тэр Баян хонгор аймгийн өдөрлөгүүд тэр Баян хонгор нутгийн ард тэгээд уян сумын хүмүүс гэсэн манай өөрийн гайхан гэсэн ер нь ламынгийн усан данзан цэлсэн гэдэг энэ агуу төвхөн хүн бол уян суманд анх төрж ирсэн хүн юм байна. Ингээд уян суманд өөрийн одоо номтой энерги хүн болж ирээд уян суманд момент цэцгээ байгуулж олон орон чанартай болж тэгээд улмаар тэр бөрлжүүдийн их гэдэг одоо эми ургамал одоо сагсаа зайг ургадаг энэ сайхан газраас тэр ургамлыг төвж тухайн үед одоо эмийн үйлдвэр байгуулж олон түвний эрүүл ахуйн төлөө өөрийн зүтгэлээр зориулж өгсөн ийм хүн юм шүү гэдгийг бол одоо олон түвэндээ мэдрүүлсэн. Ийм л гавьяг одоо нацгой одоо анх тодом руу гаргасан гэж одоо боддог доо. Маранби орон дэд чимэг соён гэгүүлэгч их зурхаач гүн ухаантан хамб намуухан ханчин чойгл анхны хүрээ хамб ламын гэгэний анх дугаар дүр лусан данзан жанцны нэрмжт номын их өргөө хийдэг маань 2003 онд санаачлан үүсгэн байгуулсан. За яагаад энэ гигантны тухай энэ гигантны нэрмжт болгон үүсгэн байгуулсан гэхээр ламын гэгэний анх дугаар дүр өөрөө манай Өвөрхангай аймгийн уян сумын нутаг бөөрөлжүүдийн цэрлжүүд буюу насны үрэл шим хэмээх газар өөрөө төрж өсөж анхны одоо хүрээ хийдэг цөглөн байгуулж ирсэн ийм төвхтэй. Тэгээд тийм учраас одоо Өвөрхангай нутгийнхандаа за хойч үедээ энэ сайхан төвхийг өвлүүлж үлдээх зорилготой номын их хөргөө хийдэг байгуулсан. Маань их оронч үзэлтэй, байгаль их дэлхийдээ хайртай, за нийгмийн итвэхтэй ийм сайхан хүн байсан. Тийм учраас гандын хийдийнхаа одоо дотор залсан шүтээдээ Монголын одоо төр шашны нэр цэцгэлтнүүдийн дүрийг бол залсан байдгийг. Тухайлбал одоо монголчууд бидний одоо бахархал болсон дэлхийн суут хүн эзэн богд Чингис хааныхаа дүрийг за Автайсан хааныг бол маань одоо Монгол улсын анхны нийслэл хар хорин хотын нэрийг хар хором гэж нэр өгсөн ийм алдар хүндтэй хаан хэмээн хүндэлдэг байсан. За дараагийн нэг эрхэм хүнийг залсан байдаг. Энэ бол монголчууд бидний хамгийн сайн мэддэг өндөр гэгийн зан узар. За дараа нь бол одоо Монгол улсын хамгийн анхны ерөнхий сайд Төгс очрын Намнан сүрэн. За дэлхийн ширээний 14 далайлам ламын гэгэний одоо үе үйлрэн залгсан 7 дүр. За Монголын төрийг одоо барьж байсан Алтан уургийн 37 хааныхаа ийм сайхан алдар хүндтэй хүмүүсийн хөргийг бол гандын хийдийнхаа хойморт залсан байдгийг. Манай болооч 6 багш нь ламын гэгээ хийдэг, дэдлэм хийдэг хамблам
Юндан Бат гэдэг хүн байсан. Тэгээд тэр Юндан Бат багш нэг шин би зүүдлээ чи олон суврах бүтээ би яваад очие гэж хэллээ. Багш маань тэгж хэллээ. Тэгээ би ер нь бол би олон суврахтаа гандан барих юм байна гэдэг санааг одоо 95 6 оны үед тэгж ярьдаг байсан. Тэгээл одоо явсаар байгаал тэгэл иргэдийн хурлын сумын иргэдийн хурл аймгийн иргэдийн хурлаас жишээл болгож манай энэ газрын ерөөсөө шууд өстөө ногоон гэрлэр өсөндөө тэгэл ерөөсөө санааг нь би олцсон 108 сурахтай ийм гандан байгуулъя. Гандангаа болохтгоон зэрэг Монгол марин би орон тийм чимэг соён гэйлүүч их зурхаад тусан данжинцны нэрмжт номын өргөө хийд байгуулъя. Шүтлэгэн шүтэнэ болохоор гоо шүтэнэ болохоор очир байна хуйлгаан Чингисийн шүтий. Тэгээ очирван бурхны гэж шүтэж байгаа гэсэн үг. Наан яг хуу Чингисийн залцсан байгаа хэдий ч цаана очирван бурхан байгаа юм. За тэгээд очирван Чингисийн алтан уургын хаад ноёдууд энэ гэгээд утгад хулгаад байдаг шүтэн орой дээр нь очирван бурхан байгаамаа. Тэгээ ийм жанцантай ийм гандан байгуулъя л гэж надад санах санаагаа тавиал. Тэгээд 2003 онд байгуулагдсан гандан шүү дээ юм байгаа юм да. Арва хэрийн 108 суврагт номын их өргөө хийж 17 дугаар жарны хамгийн номхотгогч хэмээх галгага жилийн намрын дунд сарын шинийн 17-ны 4 нэмтэ бэлэгт сайн өдөр Өвөрхангай аймгийн Арва хэр сумнаа 108 суврагын хэрэмтэй номын их өргөө хийдийн нээлт боллоо. Гандангийн нээлт болохоор 2003 оны 11 сард л болж исэн. Тэгээд суврагны нээлт болохоор 7 оны 9 сард болж исэн. Энэ 108 сувраг. Энэ дотроо болохоор 9 их сувраг байдаг. Гандангийн нээлтэн дээр аймгийн засаг дарга Эрдэнэ нээлт. Тэгээд дорж фалам. Тэгээд доржлом дарагчдаа яг юу хийдэг вэ да? Тэгээд засаг даргын тамга аймгийн засаг даргын тамгын газрынхан ирж исэн бүрэн бүрэлдэхүүнээр. Тий. Тэгээд сурганы нээлтэн дээр болох тоон зэрэг арчилсан намын одоо голдуу улсууд ирж исэн доржулан содном дорж гээл тэр үед одоо яг ямар албахчдаг байлаа да бид нар чинь тэгээд ирж исэн да. Тэгэл одоо тэр гандангийн нээлтэндээ болохоор хужиртаас бүх сумнуудын хүмүүс ирж исэн юм да. Тэгэл энэ хашаант ч өстө дүүрнэл байж исэн. Тэгээ уянгийн засаг даргын тамгын газрын тэр чигээрээ мишиг дорж идэхэд дарга нь байсан. Тэгээ одоо Баатар, Даваасуран, мишиг дорж ширүү гээл ирж исэн юм байна. 108 суврагт номын их өргөө 108 суврагт ундан цогцолсон 100 мянган 100 түмэн буян хураасан 18 тийм төгсөн номын их өргөө Арва хэрийн дагшин дэнж дээр сүндэрлэн Өхөд тэнгэрээс заяатай хаана хойчин залгамжилсан хаадуудаа ховилгаан хотогтууд богдсоо хүндлэхүйн хоймороо хийд заллаа 108 суврагт номын их өргөө минь зүг сайн ноёнхан аймагт анхных билээ 108 суврагт номын их өргөө минь зүрлэшгүй эрдэн зуутай эжиснэм билээ Урхны шашны 3 их зууд батмалсаар буян аривдах 9 их сувраг гэрэлцээр цаглшгүй буянт олон түмэн хурсаар цагаан шонхорт хөхөтөг мансаа 108 сувраг дундан зогцолсон 100 мянган 100 түмэн буян хураасан 18 тийм төгсөн номын их өргөө Арва хэрийн дагшин дэнж дээр сүндэрлэн аюулаа намайг нэг дуудаа заах аюулаа кабинет нэг юу энэ гандан одоо барих гэдэг хэдэн хүүхдүүд цуглуулаад гандан анги барья гэж шавын энэ тавид одоо чаяа гэдэг би тэр танд анх тэнд шавын тавьж тэгээд тэр юу яачлаа гандангийн анх гэлээд аюулаа тэнд ч барьжсэн тэгээд тэндээс чинь
одоо Монголын ард түмний юу гавьяат багш гэж болж ясан тэр үнтэй хамтраж явж байлаа. Багштай одоо 99 оны 4 сард багштай одоо шавьаар орсон юм аа. Одоо бараг дууган шавнарынхаа нэг бол үлдэж байна да одоо. Тэгээд одоо миний багш одоо энэ гандуу хүрээ хийдэг одоо 2008 онд одоо ингээд US 7 онд одоо ерөнхийдөө ингээд 6-7 оны үед ингээд үүсгэн байгуул одоо ашиглалтанд оруулсан юм байгаа юм. Би одоо тэгээд одоо миний доорд бол нэлээд одоо шавнар олон шавнар байгаа. Энэ номын өргөө хийдэг байгуулахад бол маш их одоо хүчин зүтгэж хөрөнгө хүч сэтгэлээ зориулсан их гайхалтай хүн гэж ингэж хардаг. Ийм их нүр ажлыг хийж байж ямар ч одоо өөртөө төвөггүй дараагүйгээр зүгээр л нэг юм амар амгалан ажлыг амжуулдаг тийм л хүн байсан. За тэгээд нам ямар ч үед одоо ном уншуулах гад ороход ийм их ажлыг амжуулж байж хүмүүсийн хүрээлэл их хүмүүс байнга хөлгсөн сүм хий дээр нь хүмүүс одоо маш итгэдэг ийм хүн байсан. Итгэхээс ч өөр аргагүй. Одоо ямар нэгэн асуудал яриад ингээд орж ирэхэд бол за багштай даатгачих. Тэгээд яг тэр амаар нь тэр номын одоо буйнаар нь гэдэг юм ингээд ажиллуулсан ч гэсэн их одоо урштай, хиймэртэй ингэж л явдаг байсан. Миний аавыг бол Өөрөнгөө нутгийнхан маш сайн мэднэ. Аав маань одоо их үрсэд их ээлтэй, тэр тус маань ялхаст их сайн ийм хүн байсан. Аав маань 18 настайгаас таал төгс хүртлээр 60 насыг хүртэл одоо очроор огтлогч буюу дор зодоо судрын тарныг бясалгасан. Энэ бясалгасан тарныхаа хүчээр бол одоо олон эцэг эхчүүдэд олон айл өрх, олон аав ээжийн одоо нүдэнд гал бадрааж одоо тэр хүүхдүүдийг эмчилж, за олон ээжүүдийг амгааж, олон хүмүүст сайн сайхан зүйлийг хийж ийм гэгээлэг оюунлаг зүйлийг хүмүүст юм төгөөж авсан юм хэрхэн хүндтэй хүн. Манай багш бол бас ерөнхийдөө одоо домч хүн байсан. Одоо ингээд нэг хүмүүсийг одоо яар шарах инээ тэрийг бол бас ингээд нөгөө тэр номынхаа чадлаар ингэж идгээдэг ийм хүн байсан шүү. Тэг хүмүүс бас маш их ирдэг одоо өвчтэй, зовлонтой тийм л хүмүүс ирж одоо дом шившлэг хийлгэж тэр хүмүүсийг идгээдэг тийм аюулгүй хүн байсан. Маш их одоо тэр байгаль газар дэлхийгээ их тавьдаг бас тусгай илгүй хүн байсан гэж одоо нутгийн ард иргэд ярьдаг. Мөн одоо өвдөж зовсон сүсгтэн олонд одоо маш их одоо тэр арга домоо хийж ач тусаа маш их хүртэж байсан. Бас олны одоо сүсгтэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн маш ачтай тустай багш байсан миний багш. Энэ одоо тэр олон түмэнд хүртэж байсан ач тусын одоо улс орноос үнэлж одоо миний багшийг ард түмний авьяа тогшоор өргөмжилж байсан. Ер нь бол Хөмсөд Хувилгаан нацаг гээд тэгээд одоо шашны номын маш их өндөр мэдлэгтэй. Маш их олон одоо арга домтой буюу их одоо чухал авьяастай шим уу одоо магадгүй игэлгүй тийм хүн байсан юм а. Тэр зохиос нь бол би нэлээх мэднэ л тий. Тэгээд яг намайг гэрвэл болцоод байж хахад маш их олон одоо энэ өөрийнхөө хувь цавьяасаар тусалж исэн юм бил байдгийг. Тэгээд би ч нэг эхнэр юм бийжийнхэн тааруу. Тэгээд байгаа дэр нэмлэгтэй нэлээ байж исэн чинь нэг харсан чинь ярам тэмдэг эндээс одоо нацах энэ хүн бол тэндээс нэг хөр тэрэгтэлсэн ирчихсэн. Тэгээд иржсэн өө ямар дэрж байгаа гэсэн. Чи би нэг байгаа дэс харин тийм ээ. Өчигдөр би нэг жаахан юм уучаад байсан чинь танай хүний би юм удаад байгаа юм шиг одоо 90 сон туслахгүй л болохгүй нэг алах чи хөрөө идэрлээ. Гэ тэгдэг байхгүй. Тэгээд нөгөө имлэгтэр за нэг юм тийм байна. За чи нэг ерөөсөө яваад заахаа танайд нэг болохгүй юм ирсэн юм байна да. Нэг мах ирсэн юм аа хүн авчирч гисэн. Тэгээд тэрнээс чинь ер нь яхах асуудалтай байна. За ер нь бол за их л муу байгаа штэ гэсэн үг. Ээгүй чи одоо ерөөсөө байж гаргаадах одоо имлэг дээр би яг хөө гэртээ очиод нөгөө
тэгээд би хүрээд чихэд ихтэн. Тэгээд яг муу байсан гээгүй одоо өсч барайл тэгээд угаал байсан гэрт очсон. Тэгээд орж ир сууж исэн. За хаа та чинь нэг хүн мах авчирч гисэн болвол тэр махан дотор чинь нэг утга баяр шиг байна гэдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг хүмүүсүүд зөндөл мах цахаа одоо хөдөлж аваад хүн авчирч гисэн юм байна. Аллуугаар нэг үйдсэн гэдэг үед голдгүй гэсэн байх л шүү дээ. Надад шиг. Ямар сони ингээд нөгөө чэйж биш татаа ингээд хоньны тэр ингээд нэг ингээд задлаад үзчихсэн нэг юм мотоштой хутга байсан байхгүй. Гэсэн заах одоо наадах чинь ч одоо ил аялуулъя даахаа тэгээд наадах чинь наадахаас ч болоод юм янз бүрийн асуудлууд гардаг байхгүй юм чинь ингээд. Тэгээд өөр нь орон тэрийг ном зам шивэж байгаа л тэгээд алгаар аваад гарч ирсэн. Тэгээд ер нь зөв зөвлөжсэн байхгүй. Тэгээд тиймэрхүү үйлүүд ихвээ. Тэгээд сүүлд нь би чинь бас нэг манайх чинь бүр наашаа Бадралд ирсэн. Би чинь нэг Бадралын багын дарга болчиход байчихсан. Чинь нэг эрт их манай тэр чонсон. Тэр бас тэнд ирж хонохдоо бас нэг байчихгүй. Ший чинь жаахан алгасмсаас болсон шиг байж тээ хөө нэг энэ гар юм дээр чинь янз бүрийн юу байх төвч орж байх юм шиг байна гэдэг байхгүй. Тэгээд би чинь зүг ирсэн чинь юу байхгүй. Байгаас нэг тарв галтгал байсан юм л тээ. Тэгээд хайхаар. Тэгсэн нэр нэг 3-4 хоногийн дараа ингээл өстө гар ингээл суугаар өвдөлж түү яг нэг гараа бахаа байж. Тэгсэн чинь уян сомор өвж ийн гэжсэн хүн чинь 3 хоногийн дараа ирж байгаа байхгүй. Тэгээд нэг ирсэн. Тэгвэл ингээд нэг цааш иртээ нэг юм яриадсэн чинь нэг иймэрхүү заримдаа чивийг хамааршгүй ярина л да. Тэр чинь бол ерөөсөн баргалч чилгүй юм шиг л байна гэдэг ерөөсөн хошин мэдэр. Би чамд хэлээлсэн ч одоо яхав гэсэн харин яг тэгж харах юм байгаа маа. За би одоо наатахыг чинь зүгээр болгоч нөө. Ял тэгээд нэг эдэн одоо нэг маань мэгсэн юм шал. Тэгээд явсан маргааш ингээд зүг зүгрэлт. Тэгээд нэг энэ дээр нэг уцс зүгж гисэн байх таахгүй. Тэгэл тэгж. Ер нь ийм их одоо өндөр тийм тусгай өвдөстэй. Тэгээд тэр нь бол ингээд мэдгэдэм хүнд ингээд хүрдэг тийм их сонир хүн байсан байхгүй. Улсууд чинь нацглам сүрхээлгээд идэг байхгүй юу? Би чинь одоо нөгөө төрсөн аав нь бол миний төрс ах байхгүй дээ. Тэгээд би нөгөө юу яасан тэгэл лам болоос нацглам тийм сүрхээлгээд идэг хүн чинь тэгээд төрснөө босгоо нэг тоодгүй юм билээ шүү дээ. Нэг яахаараа тийм лам болчоол сүрхий байдсан бол та гэж бодоод идэг байсан. Тэгээд хойно нь би нөгөө бодчихлаа нөгөөтг чинь гавьят лам болсон юм байна гэсэн чинь 500 хүн цугалд юм байна. Яаж тэгэж ард түмэнд одоо тэгэж хүндлэгдэж гисэн. Тэгэхэд би нэг гайхсан. Тэгээд нас урахтаа бас нэг тийм усууд нь яг тэр хэвээрээ цугалд юм байна лээ. Тэгээд бас сүрхэл хүндтэй хүн байсан болов уу гэж боддتي. Надад одоо захиж хэлэхдээ бол 90 жолоо зориг, эрдмийн жолоо бичиг гэж хэлдэг байсан. Ингээд миний аавын дээд удманд болохоор сайн хааны хурдан цагаан сангил хүн буюу одоо халахын алдартай юм бичээч хүн байсан. Тэр хүний удмын генийг миний аав яалтчгүй авч төрсөн. Төвдөр үнэхээр гоё бичдэг. Монгол бичгээр гайхалтай сайхан бичнэ. Мөн шин үсгээр их сайхан бичдэг. Тэгээд одоо миний охин насан жаргал бол энэ сайхан удмыг тээж байгаа их гайхалтай сайхан бичдэг гэж намайг ингэж урамшуулдаг байсан. Тэгээд тийм учраас би их олон судар аавараа заалгаж зөвлөж бичсэн. Тэр олон судрыг маш олон хүмүүс одоо талигаа чинь хойтын буйнд зориулж бүтээлгэж байсан. За би бараг одоо тоолж мэдэхгүй байна. Их олон судар бүтээсэн би. Ингээд одоо аавынхаа тухай ярихад бол маш их олон сайн сайхан зүйл байдаг. Миний аав бол одоо их сайн хань байсан. Үнэхээр одоо өрх гэртээ ороод ирэхэд гэр дүүрэн бидний одоо аз жаргалтай байх, амар амгалан байх, уул шиг нүмертэй ийм сайхан хүн байсан. Тэгээд манай бурхан болдог хүн чинь энэ жоохнооч гараагүй, жоохон би түрээгүй жоохон байсан болохоор яадаг. Миний охин чинь одоо өстой нэг удаман та гоё бичэндээ гоё Монгол ном сайн сурандаа гэдэг байсан. Тэгээд одоо манай эднэр чинь яг трийг өвлцсөн өдөрөөстэй бүгд өвлс. Одоо манай бараг шонхор гэдэг хүү бол улсын олимпиад Монгол бичгээрээ 2 дугаар хайранд орсон юм.
Тэгээд одоо энэ насан жаргалын бичиг энэ насан жаргалын хүүн одоо Арслан Гарсбаатар эдгээр ч одоо янзын бичин шүү дээ. Бичигсэн боловсрол энд нэр их өндөртэй улсууд байгаа юм. Тэгээд намайг ерөнхийдөө үдээ зэрэгтэй эрүүл саруул хүн болоход тусалсан хүн болохоор бол би өвөө эмээ хоёроо гэж боддгоо. Би өвөөгөө гал дээр гарсан галзээ. Тэгээд ээж эмээ эднэр өвөөг ярихдаа болохоор уян сум тэгээд нутаг орондоо их юм хийсэн тийм хүндэтгэлтэй сайн хүн байдаг. Тэгээд тэр хүний зээ болж нөгөө өөрөөд нь болсондоо маш баяртай байна. Хойтын буян тань зориулж 40 сандгаар нь ээжтэйгээ ярилцаж байгаад аавынхаа одоо сайхан юм завлаа суудсан байгаа тийм байдлаар нь хүргийн зурмал хэлбэрээр зураач ганд олгор байгаар бүтээлгсэн. За мөн одоо шуумал хэлбэрээр бол одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байсан миний төрсөн ах ганд толго, миний ээжийн хамгийн бага дүү мөнх тогтох. За тэнд одоо тухайн үед ажиллаж амьдарч байсан аавын шав Эрдэнэ бэлэг гээд энэ хүмүүсийн одоо оролцоотойгоор миний одоо тэр ээжийн төрсөн дүү болол өөрийнхөө ажиллаж байсан үйлдвэрт аим шуумал хэлбэрээр нь бүтээлгэж өгсөн байдаг юм аа. Хийхэд одоо бол их сэтгэл санаа одоо анхны ахыгаан дүрийг хийн гэхэд бол хэцүү байсан. Санаанд багтахгүй л байсан. За тэгээд Солонгосын гадаадын үйлдвэрт ажиллаж байгаа учраас хагас бүтэн сайдар амралтынхаа үеэр үйлдвэрийн эзэнд хэлээд илүү цагаар за тэгэл үйлдвэртээ очиж суугаал их загварын нэг 14 орчим хоног хийгээл их загварыг гаргаж ирээд за түүнээсээ хивээ аваад ингээл ирнэ ажлын бос цагаар л хийгээл амжуулсан юм да. Нэг сар гарны хугацаанд л амжуулаад хийгээл тэгэл Монгол руу явуулаад Монгол руу яг авцарж ирэхэд нь одоо манай Жаргалантын зураач Өрөнгай аймгийн театрын зураач Батнасан гэдэг хүн байсан. За Батнасаа ах хамгийн улдаар ирээд Батнасаа ах үзээд за нүд их адилхан байна. Одоо ер нь бол нүдл одоо уран баримлалыг ганц гаргаж ирдэг юм нүд адилхан байна шүү гэж тэгж байсан гэсэн. За би бол өөрийнхөө хийсэн юмыг одоо өөрөө бас хянаж болохгүй мó. За тэрнээс хойш бол за манайд орж ирсэн ах дүүнэр бол энэ нацах байна л гэж тэгдэг. Хүний хувьд бол хүн чинэр сайтай шүү дээ. Хүн тусрах уу тийм хүн байлаа. Тийм шүү дээ. Энэ ном эрдэмтэн талаар хармаагүй хүн тус болдог. Тийм дээрээс тэр ард түмний гавьяат болсон гэж би боддоо. Манай нацаг мэдсэн бол хүн чанар үнэхээр сайн хүн байсан. Их айлаа хогшин хүнийг айгуу сайхан хүндэлдэг, хүнийг их сайхан зөвлөгөө өгдөг тийм сайхан байсан да манай насаглаа. Насагдор зүйл бол ирээдүйн хойчийг бодож үр хөөхд ах дүү амраг садан төрөл төрөшөд найд нөхөд бус хүмүүстээ үлгэр дураар болж тэр сайхан буйныг ард түмэндээ түгээж шинэ үеийн залуучуудыг зөв боловсон хүмүүжүүлэх, сургууль хүмүүжүүлэх, тэр сайхан буйны үйлсэд явуулах, ирээдүйг гэрэлтэй байлгах, гэгээтэй байлгах, настан бурлуудаа хүндэтгэх, ийм сайхан ухамсарыг суулгаж гэгээрүүлж байсан ийм сайхан авьяастан, ийм сайхан хүн байсан юм аа. Насан жаргал маань аавынхаа тухай бас
ном бичнэ, аав маань одоо бүх зүйлүүдийг эмэгтгэхэд бараг бэлэн болгоцсон. Арайхан яг бичиж гаргаж чадаагүй байсан. Гэт номыг нь манай хань насан жаргал 2011 онд энэ номыг эмэгтгэхэд аавынхаа тухай ном гаргасан. Энд бол маш их баярлаж явдаг. За тэгээд өнөөдөр бас энэ аавынхаа тухай хөрөг нэвтрүүлгийг бас хийж байгаад бол үнэхээр баяртай байгаа. Олон түмэнд маш их тустай олон түмний төлөө явдаг хүн байсан учраас аавын маань тэр сайхан буян бол одоо бид нарт ингэж ирсэн. Тэгээд тийм учраас өр хүүхдүүд одоо миний ээж бид нар одоо өнөр өтгөн одоо эрүүлийн хаац жаргалтай сайн сайхан амьдарч байгаа. Бидний одоо эрхэм зорилго бол аавынхаа одоо бурхан шүтээнийг аавынхаа гал голомтыг бол үргэлжлүүлэн одоо өнгөтэй өвдөлтөд авч явахын төлөө одоо хичээцдэг тийм. Энэ жил бол одоо аав маань таал төгсөөд 13 жил болж байгаа. Тэгээд одоо байх юм бол 73 настай байх байсан. Ингээд сэтгүүлч мөнхтөртэй хамтраад аавынхаа тухай юм хөрөг сайхан нэвтрүүлэг хийлгэлээ. Нутаг орноороо явлаа. Олон сайхан хүмүүсээс одоо олон сайхан дурсамж сонслоо. Миний аав бол одоо яахын аргагүй энэ түүхэнд одоо мөнхөрч үлдэх юм хүн маш олон зүйлийг хийсэн. За Өвөрангай нутгийнханд бол ийм одоо өөр өгөөчтэй маш олон зүйлийг хийсэн хүн байгаа. Тэгээд аавынхаа энэ түүхэнд үлдэх ийм сайхан нэвтрүүлгийг хийлгээж одоо аавын маань нэвтрүүлэгт оролцсон бүх хүмүүст л маш их баярлалаа. Уян сумын хүндэт зүтгэл